Дараагийн мэдээлэл. За Куцов даймаа нэрээрээ танигдсан налайх дүүргийн иргэн дамдын сүрэнгээр автомашинаа засуулахаар 21 аймагаас жолооч нар ирдэг байна. Учир нь түүнд хуучны Орос автомашин Verna, Elantra XL-ээс эхлээд орчин үеийн Land J-класс хүртэлх автомашины сэлбэг хэрэгсэл байдаг байна. Налайхын иргэд Куцов даймаа гэдэг нэрийг андахгүй гинэ. Тэрээр 1998 оноос хойш Куцов засвараа ажиллуулж 2 хүүхдээ эрдмийн мөрөөлөгжээ. Түүний том охин бүгд найрамдах Хятад ард улсад боловсрал эзэмшиж аавынхаа нүдэнд жаргалын ож хийлгсэн байна. Куцов даймаагаа үүнийгээ энэ муу Куцов засварын л ачуудэ хэмээн ярьж байлаа. Яг хүний юмыг өөрийн юм шиг хийх хэрэгтэй байхгүй. Зарим нь ингээ халтаагаад хүрээд эвдэлчээд аваад ирдэг байхгүй. За тэгээ би туслая гэд тусалдаг байхгүй. Тэгэхээр хүний юм хийж байгаа юм шиг өөрийнхөө машиныг нэг сонио хийгээд чи наадах чинь чиний машин юм байгаад дээ. Чи наадахтаа өөрийн юм шиг ханд. Ерөн ямар ч машин байсан одоо энэ Verna, Accent, XL ч байсан одоо 470, 570 тэгэл Jimmy ирсэн ч гэсэн зүгээр сэтгэлээ хамгийн гол нь сэтгэлээсээ хийгээд өгчвөл тэгэл тэр чин одоо өөрт нь ч мөнгө авахтаа ч зүгээр нөгөө хүн машин авахтаа баярлалаа гэж авдаг. Тэр мэдрэмж л их гоё доо. Дамдын сурангаа дан ганц автомашины засвар хийдэггүй. Тэрээр сурсан мэдсэн зүйлсээ бусдад зааж сургадаг. Тэр 20 гаруй залуус амьдралынх нь гарааг эхлүүлэхэд тусалсан байна. Түүний шавнараас 10 залуу нь өөрийн авто засварын газрыг нээж олон 10 хүнийг ажлын байраар хангажээ. Одоо Улаанбаатараас ирнэ, Багнуур, Өмнөговь тэгэл өөр ханга бүр ховд увсаас хүртэл сэлбэг захиалж байдаг. Монголчууд бол юу Вьетнамтай харьцуулаад байх юм байхгүй, чадвартай байхгүй. Нэлээ олон хүүхдийг бас хоолнд нь хүргэсэн. Тусдаа гараад тусдаа засварын газар нээсэн ч байна. Тэгэл ирээл ажил үйл хийчихэл тэгэл цалингаа авалж явдаг. Куцов даймаагаа хүн хөдөлмөрч эгэл даруй байхыг үргэлж эрхэмлэх хэрэгтэй онцоллоо. Мөн жаахан ч гэсэн сурсан мэдсэн зүйлээ бусадтай хуваалцаж байвал амьдрал илүү үнцэнтэй, шударга санагддаг хэмээн загсан юм а.